Одон суух тавтамаар л би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг бизнес судлаач Батэрдэнд бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Казахстан улс руу Солоно фестивалыг үзэх аялыг зохион байгуулж байгаа хамт олон ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостелгоны Одон радиогоор хүрч байна. За өдөр минь батайхаа. Өдөр минь. За Ванга гэдэг байгаа штэ Jeff Bezos ч. Тий, одоо нэг visionary тийм ээ. Алсыг хардаг. Энэ хүмүүс чинь л дэлхийн одоо энэ технологийн түүчээр болчиход бидний үлгэр жишээ рол модель болоод байна шүү дээ залуучуудын ялангуяа стартап IT-ийн тийм ээ. Тий. Би нэг хүн болгон гэж боддог байх л та. За би 2008 онд л очиад ч юм уу. Зөндөөх биткойн аваад. Тэгээд тэрийгэ тэдэн онд зараад тэгээд би ингээ баяжиж болвол яасан гоё вэ гэдэг. Тэгсэн чинь бас ийм бодол болж байгаа юм байна. Яг энэ хүмүүс шиг. Одоо Стив Джобс ч юм уу, Безос ч юм уу, одоо Илон Маск ч юм уу те. Эднэр чинь яг өнгөрсөнд очичоод тэгээд юм хийгээд байгаа юм шиг амьдраад байгаа байхгүй. Ирээдүгээс өнгөрсөнд ирчээд. Яг нэг ирээдүг харчаад ингэж амьдраад байгаа нь яг бидний нөгөө нэг мөрөөдөд байдаг өнгөрсөн лөө очичвол яасан гоё гэдгийг яг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа юм. Тэгээ цаг хугацаагаар аялдаг машины баталгаа нэг аль гоё нөгөө юмуд гардаг шүү дээ. 100 жилийн өмнөх зурган дээр одоогийн тэр зогсож ийн гэлтэй тэгээ тэ. Нэрэн тийм баг тэгж бодох үцаар ирээдүг бүр жинкнээсээ хараад байдаг тэ. Хараад байгаа юм шиг хийгээд шүү дээ. Яаж зүг гэдгийг мэдээд байгаа. Юу юм тэ. Нотлогоо нь хаана байгаа. Гинт одоо энэ интернетийн бүүм, энэ AI-ийн бүүм болно гэдгийг яаж мэдээ яваад байсан юм тийм ээ. Гэдэг шиг. Тэгэхээр энэ бол хайлангийн ярих сэдв. Гэтэ өнөөдөр бол одоо жишээлбэл яг Jeff Bezos гэнгүүт Amazon, Kindle, интернет худалдаа, түргэн хүргэлтийн юм гэнтэргээд дэд үтцгээд ингэж бол хүн болгон мэддэг зүйлийг ярихаагүй. Энэ бол давтагддаг сэдв. Харин өнөөдөр болохоор энэ саяны алсын харааг яаж одоо хардаг болъё гэд төрмөл тийм хардаг болоод байгаа юм уу? Хүмүүс одоо юу гэдгийг юм бэ? Ургасан модны жимсийг нь хараад амжилтыг нь хараад байгаа боловч тэр жимс ургахын тулд анханасаа ямар үр таригдаад юугаар услагдаад тэр мод сагсааж ургаад амжилттай тэр жимсээ өгсөн бэ гэдэг бас түүхийг яриад ярих юм. Тэр нь болохоор бид хоёрын энийг сонсож байгаа хүмүүс болохоор одоо ирээдүйд хүүхдүүдэд бас яаж нөлөөлөх юм, яаж услах юм тийм ээ. Яаж тэр нь бэлтгэх юм тэр өнөөдрийн амжилтанд хүрсэн хүмүүсийн чинь түүх гэж өмнө нь тэрийг дагуулж тэр алсыг хардаг болгоход нөлөөлсөн зүйлсийн ирж бүрдэл шүү гэдгийг юу ярих гэдэг. За тэгэхээр мэдээж сэдв маань бол нөгөө өнөөдрийн ашиг хэрэгсэлтгээр илсэн ирээдүйн алсын хараа тэр хардаг ийм хүний тухай буюу Jeff Bezos-ийн жишээн дээр ярих гэж байна. Jeff Bezos-ийн жишээг тодорхойлгодог нь юу вэ? Jeff Bezos алсыг хараад байдаг ш одоогийн түүш нар ч бүгдийг алсаар хараад байгаа байхгүй тий. Тэгээ жишээ нь юу вэ? Тэгэхээр гой юм хаалт нутар үгнүүд байдгийн. Өнөөдрийн ашигын төлөө биш тийм ээ ирээдүг гэд. Тэгээ өнөөдөр ашиггүй бол тэр юу хийгээд байгаа тийм ээ. Гэх мэт юм нэг дилемма шиг асуулт байгаад байдаг. За тэгэхээр энэ дээр сүүлд нэг хэлцүг гарсан байлаа. Безос чамд мөрөөдөл тэр ирч хүч одоо гэрлийг ирээдүйн гоё гэрлийг асаах бол Безосын түүх харин Warren Buffett бол харин тэрэндээ хүрэх тууштай одоо дисциплин нөгөө юу лээ хариуцлагатай байх тууштай хариуцлагатай ингээд тогтмол байж чадах замыг заана гэдэг юм үг гараад байгаа юм байна л да. Тэгээд тийм учраас би өнөөдөр нэвтрүүлгээр Bezos-ыг яриад дараагийнх дээр болохоор Buffett-ийн тэр өдөр бүр тогтмолтой санхүүгийн хариуцлага гэдэг талаас нь бас ярил илүү гоё байх болов уу гэж бодож байгаа. Тэгээд энийг болохоор нэгдүгээрх нь vision, хоёр дахь нь discipline гэж тийм ээ ярья гэж. За эндээс болохоор тэгвэл энэ түрүүний хэлжсэн энэ Bezos яагаад ийм болцсон юм? Ер нь юу хүн яваад байгаа тийм ээ? Биднээс амжилт кэндлэхээс тэр хүн ер нь газар төрөөл өөрхий бас нэг биднээсийг жоох хэрэгтэй хүй хайгаал явж ясан байж таараа штэ тийм ээ? За дээр нь болохоор энэ алсыг харж байгаа хүний алсыг хараад амжилтанд хүрсэн хүний түүхэн дээр Bezos тохирсон нь юу вэ гэвэл анханасаа гоё ашигтай бүүм хийгээд гарчаагүй. Бараг 10 20 жил ингээл нэг тийм яваал байсан. Тэгээ тэр үед нь гэхдээ хөрөнгө оруулагч нар яагаад итгээд ашиггүй мөртлөнгөөс л Amazon-ы хувьцаанд хүмүүс итгээд байсан юм тийм ээ. Яаж 20 жил ашиг багч гисэн түүнийг зах зээл нь үнэлээл тоогоол өгчихгүй яваал байсан тийм. Тэгээд тэгэхээр энийг бид бас хариултаа эндээс олох юм. За хүүхэд нас
Безос болохоор 1964 оны 1 сарын 12-нд Нью Мексико мужийн Альбукерк гэж хотод Жеффри Престон гэдэг Йоргенсен гэдэг хүний гэрт төржээ. Гэхдээ энэ үед Безосыг төрөхөд яасан гэхээр ээж нь 17 настай, аав нь 19 настай хоёр хүүхэдлээсэн юм. За тэгээд 17-19 настай хоёр хүүхэд одоо өөртөө том болж чадаагүй хоёр хүүхэд нэгдчихэр санхүүгийн асуудалтай тулгарна. Дээр нөгөө эрэгтэй 19 настай хүүхдийн хувьд тэнж алгуулна, жоох характар сурна тийм ээ. Ингээд хүүхдтэй жоох анхаарал бага тавина. За ингээд хоёр тийш болжээ ээж аваа харна. Ингээд Безосыг 17 сартаа буюу нэг нас дөнгөж гарав байхад нь ээж аваа харин салчиж байгаа. Ингээд ээж нь болохоор өөрийнхөө ээж аав дээр өөрөө охин байгаад шүү дээ 17 настай. Тэгээд 18 настай байхдаа ээж нь хүүгээ аваад ээж аав дээр очиж байгаа. За ингээд ээж аав дээр очисныхаа дараа байжгаад ээж аавтай хамт амьдарч байгаа 68 оны 4 сард Майк Безос гэж хүнтэй суугаад ингээд Безос гэдэг овог авч байгаа. Тийм байна. Тэрнээс бол биднес хэрв ийм тохиолдол болоогүй бол Жеф Безос биш Жеф Йоргенсен гэдэг хүн байх байжээ. Тэ? Яг эцэг нь бол Йоргенсен гэж хүн байжээ. Ингээд овгоо өөрчилсөн юм байна. Түүхэн дээр яхад. Дээр нь болохоор энэ 10 жил сурж байхдаа өвөөтэйгээ их ферм дээр ажилладаг байсан. Яг нь биднес ферм гэж ярьчих тийм ээ. Нөгөө зүгээр нэг фермер жижиг гэхээс бас овоо том юу байсан. Учир нь юу гэвэл Безосын өвөө нь болохоор нэлээд тэр Америк нэгдсэн улсын атомын эрчим хүчний комиссийн бүсийн захирал нь байсан юм байна. Тийм. Бүр тийм том хүн байсан. Нэлээд айхтар бас нэлээд боловсралтай, чадaltaй одоо яад юм те эрх мэдэл байна, эрдэм мэдлэг байна, эд баялаг байна тийм ээ. Яг тийм байна. Тэгээд нөгөө 3 ээдээр тогтчихж амжилт гэдэг чинь гарна гэдэг шиг бас байсан. Мэдээж нөгөө хүмүүс ярьдаг ч нөгөө гараашаас эхэлсэн түүх байгаа. Жеф Безос адилхан гараашаас эхэлсэн. Гараагаа. Гэхдээ энэ дэр нэг нюанс байгаа юм би хүмүүс хэлмээр санагдаад байгаа. Энэ гараашаас эхэлнэ гэдэг нь айгүй ядуудаа гараашаас эхлээд байгаа юм биш юм аа те. Түрээс төлөхгүй хүн оролдохгүй гараажтай байх айлтөрсөн хүүхд гэдэг чинь бас нэг буян юм шиг байна тийм ээ. Тэгээд тэнд гол нь эрхчлөөтэй туршилтаа маш сайн хийдэг. Try хийх боломжтой байсан хүмүүс илүү үр дүн хүрээд байгаа гэдэг тусалгаа гарсан шүү. Тийм ээ стартапууданд. Ер нь бол тийм тухтай орчин байх нь тий. Гараажтай гэдэг. Гараажтай. Хин нэгэн хурцаад хүй хаягаад авахгүй тий. Доод айлгаад авахгүй. Хаалгууд нь хаагдчихгүй дураараа тий. Түрээс нь төлбөр гарах гэж санаа зовоод байх юм байхгүй. Тий. Тэгэхэд энэ өвөө нь болохоор нэлээд айхтар хүн байсан. Тэгээд альва зүйлийн одоо амжилтын үндэс чинь хүн нөгөө ментортай байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Яг тэр утгаараа өвөө нь бол илүү сайн ментор байсан. Ментор байхдаа нэлээд хатуу хүн. Одоо тэр үеийн чи бодохгүй 1960-70 оны нэг өвгчүүд нэг хатуу байдаг шүү дээ, тийм ээ. Цэргийн диктатуртай ач юм шиг. Тэгээд тэр үр дүнд нь хүүхдний сайн болоод байгаа байхгүй. Тийм хатуу хүн байж ич тэр чинь тийм том албаны дарга болоо шүү дээ. Тий. Юу атомын юу гэлээ? Эрчим хүчний комиссийн дарга. Тийм амир юм багт. Америкийн шүү. Харин тухайн үеийн бүр модны хамгийн том халуун сэдвийн комиссийн дарга юм тийм ээ. За тэгээд ер нь бол яг эрт юу нэвтрүүлт гарсан өвөө. Тухайн үеийн хөгшчүүд гэдэг чинь одоо нэг 50-тайл 40-тайл гараа хүмүүс байгаа шүү дээ. Охин 18 таа гэдэг чинь тийм ээ. Тийм. Тий. Тэгэхээр эрт өвөө болоод тэгээд эрт нэвтрүүлт гарсан. Тэгээд транч гэдэг байгаа шүү. Дөрөвний юм залруулах нөгөө эдлэн газрын аж ахуй гэх юм уу да тий. Ферм дээр. Тэгээд энэ дээр болохоор нөгөө ээж нь залуух учраас өвөө дээр нь хүүхдээ авчаал тавьдаг шүү дээ. Монголчууд тавьдаг. Яг тэгэл зундаа бол нөгөө хөтөө мал дээр хүүхдээ гарга тавилаа гэдэг шиг ийм л юм болсон юм шиг байгаа. Энд хамгийн гол нь тэр хиний инженерийн сэтгэлээ тэнд бий болсон. Анханасаа майндсет нь тэнд бий болсон гэсэн үг. Дараад нь хард скил буюу тэр бусад инженерингийн математик томьёогоо сурсан л та. Сургуульд бол эдийн сургууль төгссөн, чадсан. Тэгвэл энэ бүрэлдэн тогтож байгаа явц нь эндээс. За тэгэхээр яаж энэ дээрс тэр инженер болсон бэ гэдэг нь инженерингийн хамгийн эхний гэх юм уу да оролдоо байх нэг хэв шинж гэх юм уу да юмыг нөгөө задлж юу байгааг нэг сонирхдаг нэг байдаг штэ хүүхэд багада дээр үед ярьдаг түүх нөгөө дээр үе нэг юм
механик цагнууд нь шүү дээ. Цагийг оролддог байсан хүүхдүүд том болоод инженер болжээ гэдэг үг л байдаг шүү дээ. Тэр чинь нөгөө хаана юу болоод байна? Нэг араа нь унчвал бусд нь яга ажиллахгүй болох юм гэдэг систем сэтгэлгээ тэнд суугаад байдаг гэдэг. Яг энэ л тэнд хийгдсэн гэсэн үг. За тэгэхээр болохоор саяны ярьж байгаа Jeff Bezos бүр багасаа одоо бүр нөгөө цэцэрлэгээсээ зүйл задалдаг, угсардаг, буцаагаад тэгээ алдааг нэг юм дутна шүү дээ. Тэр чинь шууд төгс хийхгүй. Тэгээд тэрийг нь яаж бүгд комплект байж иж болдгиймаа тий гэдэг дээрээ ойлгох нь системийн ухааныг давхар сураад байсан гэсэн үг. Энэ системийн ухаан сүүлд Amazon яагаад вебсайт биш юм бэ гэдгийг л эхлэлийн тавигдаж байгаа хгүй үрний тавигдаж байгаа. Ирээдүйн жимс гэхдээ үрэн тэнд байгаа. Тэрээс өөр жимс үр тарьчаад алин хүлээгч болдгоо гэдэг шиг тий анханасаа энэ үр тэр баг тавигддаг юм биш үү? Эцэгчүүдэд үзэж ивэл тий хүүхдтэй том болоод нэг их сургуульд оруулчихна гэхэлтэйгээр одооноос тэрийг залаач гэдэг нь өгүүлбэр энд араад нь яваад байгаа юм тийм ээ. Тий, би ч одоо жүжигчтэй намтар яриад байгаа шүү дээ. Тэд нар чинь бүр 5 6 настайгаас л би жүжигчин болно гэж шийдчихэж байгаа байхгүй. Сонирхолтой төрөд эхэлсэн гэрэл насцсан. Тий. Тэнгүүд аав ээж нь тэрийг харангуйтаа шууд ардаас нь дэмжээл тийм ээ сургалтанд суулгадаг ч юм уу. Эсвэл бүр өөрийг нь бүр маш их юу яадаг юм уу? Өдөөж өгдөг ч юм уу тий. Дандаа тэгээд байгаа байхгүй. Гэрлийг нь улам л асааж өгнө. Яг тэгээд тий. Яг тий эднийхэн бүр багаас нь хүүхдээ харчаад хаашаа чиглэлтэй байна. Тэрнлүүл чиглүүлээд ингээ явуулчихдаг юм бэл. Тэгээ тэрийг ингээ дэмждэг. Тэгэхгүй манай энэ хүүхд их илүү их авьяастай даа гэж хараа суугаад идэг биш юм. Тий эсвэл хараа суугаас гадна эсвэл авьяастай нэг дууны авьяастай байж хахад нь математикч болгоно гэдэг авчдаг тий. Яг тэгдэг тий. За тэгэхээр өвөөгийн нөлөө бол энэ дээр яаж орж ирсэн тэгвэл нөхцөлөд нь юм байсан юм бол гэхээр би даацдаг. Өөрийнх нь тэр нөгөө өстой гараж гэдэг шиг өөрөө тэрийг яаж засах гэдэг юм руу нөлөөлсөн. Гэхдээ үглээд суугаагүй орчин нөхцөл нь тийм л байсан. Буюу одоо яйлд одоо төсөл үзэлтэй фермер хөдөө фермер байгаа. Энэ дотор юу байхгүй? Интернет байхгүй одоогийн шиг тийм ээ. Энд тхийн одоо хөгжи бизнесийн хувьцаа тухайн үеийн энэ одоогийн бизнес шиг тэг Wall Street мэрэд энэ дээр хөрөнгө оруулагч тийм ээ. Энэ дээр одоо зэргийн шийдэл таск угсрах энэ төр гэдэг тийм байхгүй. Харин зүгээр өөрөө ч мэдлэггүйгээр тэнд юу байсан гэхээр эвдэрхий трактор засахгүй бол чиний ажил явахгүй. Чи өөрөө засахгүй бол тэрийг сэлбэг эндээ судалж аваад онлайнаар захиалчихна гэсэн юм тухай 40 60 донд байхгүй. Тэгээд төсөөл нэг трактор байна, нэг салхин тэрэн байна, ажилласан ажиллаагүй мэддэггүй те. За тэгээ утасны шугам байгаа, нэг холбоо тухай ороод ирсэн. Тэгээ нэг малын хашаа. Нэг юу гэдгийг агуулах те. Энэ болгоныг өөрөө л хийхгүй бол энэ болгоныг чи давжил гарахгүй болвол болохгүй. Дээр нь хичнээн юу гэдгийг тэр юу ажиллаа, салхин тэрэм ажиллаа гэд холбоос нь хийхгүй бол үр дүн хаана гарах юм тийм ээ. Тэгээ хичнээн ажиллаад байлаа гэд хашаа нурцсан байх юм бол тэр мал хорой нь яах юм. Ингээд системээр бүгд ажиллаж ийж тэр үр өгөөж гарах буюу хүний нүдээр бол тэр одоо мал өсгдөг байх юм бол маха зарж байгаа процесс нарна. Гэтэ тэр мах тэ нэг тугал төрүүлээд махын нэг бэргонд болгож байгаад нядлах энэ үйл явц байлаа гэх тэр тугал төрүүлээд өсгөө тавар эдшин өгч байгаа үйл явц юусаа хүний нүдэнд хаагддаггүй. Зүгээр сайхан махны бизнес харагддаг гэдэг шиг юмны арт тал буюу back end талаасаа хэр хөгжөд байгааг энэ хүн бүр ингээд хүүхд байхасаа чаддаг болчих гэсэн үг. Тэгэд өвөөнч бас өөрөө тийм аривч хямгач хүн байсан юм байна. Альва нэг юм эвдэрвэл өөрөө засдаг. Гэхдээ тэр нь бас нэг ухаан тадаач биш. Нөхцөл байдал нь бас л тийм гэсэн үг. Тухайн үед шин сэлбэг аваад солих нөхцөл болцоо сэлбэг байхгүйдаа биш. Алагдмал байхгүй. Тэгэхээр тэрийг хүлээгээд загчаад нэг 14 хоногийн дараа ирнэ гэх юм бол энэ фермич ажил өдөр тутмын ажил яаж яах юм тийм ээ. Гэхдээ өөрөө шийтгэхээ сурах байхгүй. Ямар нэгэн байдлаар нөгөө монголчууд монголчлон гэдэг тийм. Тэгээ энэ болохоор ганцхан фермерүүдэд ч байдаг биш. Манай нүүдэлчин малчин ард түмэнд ч уг нь байдаг. Тэр нь одоо тэгхгүй л бол одоо морьтой явж байгаа нэг дөрөө тасардаг ч юм уу мотоциклтэй явж байгаа дугуйг хагарчлаа. Хинээсээ дугуй нэхэд тэнд захиалга өгөө сууж идэв тийм үстэ. Өөрөө засчил таараа нөгөө бакришныхаа оронд дээлээ хийгээд лавхлаа гэдэг шиг тийм ээ. Хийхээс ураг байхгүй монголчлон. Гэхдээ фермер болон суурин болон ийм нүүдэлчин хүмүүсийн нэг ялгаа байгаад байгаа. Фермер бол өнөөдөр хийсэн зүйл чинь маргааш тэсчих хэрэгтэй байхгүй. Зүв байх хэрэгтэй. Зүв байхгүй бол чи өнөөдрийнхээ хийсэн юмыг өнөөдөр торгоочоод маргааш дахиад л хашаага дахиад яах вэ гэж бодох биш. Нилээ удаан хугацаанд тэр хашаа оршин тогтнох юм боддөг юм байна л да. Нүүдэлчтэй нэг ялгаа нь
одоо морьтойгоо явж хагаад айгуу гинтийн шийдвэрт айгуу чадварлаг. Тэгээ гэртээ очлоо тэр гэр хүрхэл зоригтой болохоос маргааш дахиад нөгөө хагарцсан дугуун дотроо хийсэн дээлтэг яваад байхгүй байхгүй. Тэгэхээр ялгаа нь тэрэндээ үүд юм билээ. Тэгэхээр одоо бидэнд бас тийм ген байгаа шүү дээ. Цусны тийм л удамтай. Тэгэхээр гинтийн зүйл монголчууд айгуу сайн реакшн сайтай. Тэгээ тэргүүрээ өөр газар доо жоо хомглон харагдана. Тэгэхээр тэр нь удаан хугацаанд системээрээ юу гэхээр жоо алдаатай. Тухайн асуудлыг шийдсэн болохоос биш системээр нь дахид тэр алдаа гаргахгүй ч гэдэг юм уу дахиад тэндээс суралцах гэдэг юм жоохон дутагдaltaй. Ийм ялгаатай юм билээ шүү. Тэгээ энийг болохоор манайх монголчлан гэдэг оловчиг цаанаа болохоор нөхцөлдөө тааруулж арга олдог. Тухайн орчиндөө гоншгоноод байдаггүй байгаа зүйлсийн шийдлийг зөв олдог. Ийм л ухааныг хэлээд байгаа. Тэгээ энэ бол ганцхан бизнесээр биш монголчлог гэдэг юм даач биш энэ бол ямар ч цаг үед хүн төрөлхтөн түүхэнд нөгөө survival чанар буюу амьд үлдэх чадвар нь тэр хүн болгонд байд юм байна. Зүгээр тэр нь системээр сэтгэж гин үгүй юу гэдэг нь ялгаа байгаа юм байна гэж. За энэ үйлдэлүүд ямар юуд авчирсан бэ гэж саяныхаа задлаа те одоо ямар сэтгэлийг суулгасан бэ гэж. Тэгэхээр байгаа зүйлдээ тохирдог гэдгийг нөгөөх нь болохоор нөгөө одоо манай монголчууд залуучууд үсээд байгаа. Одоо би хүртэл муузан сурж байгаа. Тэр төгс кондишн, perfect condition буюу одоо төгс нөхцөлийг хүсдэг. За тийм юм байсан бол би ингэж шít. Мөнгөтэй байсан бол авчих шít. Тийм ээ? Завтай байсан бол тиймд явчих шít. Гэдэг энэ нөхцөл хүлээдэг ийм орчин руу одоо орчин үеийн ганц монголч гэхгүй нийгэм ороод байгаа юм байна. Би тийм байсан бол тэгчих шít. Мөнгөтэй байсан бол аялчих шít. Тийм ээ? Завтай байсан бол ном унших шít. Гэдэг юм нэг нөхцөл хүлээгддэг. За энд яг тэр ферм дээр энэ нөхцөл гэдэг зүйлийг бүр байдаггүй юм. Байглаасаа байхгүй. Хэрв хашаа байсан бол манай мал хашаан дотроо л байгаа ш гэж бодож хөвтөх юм бол мал нь тархалга болчих гээд байгаа байхгүй. Тэгж бодож хөвтөж нөхцөл хүлээх боломжийг өгөхгүй. Тэр ухаантайдаа нэг босч хашаагаа засаад байгаа юм биш. Нэг хариуцлагатайдаа засаад байгаа юм биш. Тэр нөхцөл байдал байгалийн хууль чинь өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байхгүй. Зөвшөөрөхгүй. Тэгэхээр хүүхэд байхасаа ингэж сурчлаа том болсон хойноо учиргүй хариуцлах гэж өөрийнхөө зуршлыг засах гэж оролцсноос хүүхэд байгаасаа ингэсэн нь ингээд сурчих юм бол тэр нь зүгээр л биднээс өдөр тутмын бие засах унтах гэдэг шиг л хэвшил болчихж байгаа. За энэ тэндээс төрж ижээ. Одоо тэр зураг нь гаргацсан байлээ. 6 настай байхдаа энийг хийж ижээ. Тийм ээ. Тэгээ 6 настай хүүхдийн хашаа баримч гэж юу аах вэ? Гэтэ энэ болгонч нөө trying эхлэл явж байгаа. Хөөрхийн амт нэг бодолцол юм хийж байгаа шүү дээ. Гэхдээ хийгээгүй цэцэрэгчээс хүүхдээс хамаагүй дээрэл гэдэг хэлэх гэдэг. Тийм. За л ивент итгэжтэй гэрэн. За өнөөдрийн дугаарыг энэ юу яаж байгаа юм бэ? Казахстанд нэг гоё фестивал болох гэж байгаа. Тэр нь болохоор дандаа дэлхийн одод байгаа байхгүй. Энэ фестивалийн Солана гэдэг нэртэй. Солана гэдэг нь өөрөө нарны ихс утгатай гоё утгатай ийм фестивал юм байл л. За энэ фестивалд биш үү? Timbaland, Busta Rhymes, Pussycat Dolls-ийн Nicole Scherzinger энэ л үнэхээр үзэсгэлэнтэй гоё дуулдаг хүүхэн байдаг шүү дээ, тий. За Carrie Hilson, Florida, Tyga юу гэж уншдаг вэ нариулагчаа? За Tyga гэж унших юм биш. Ийм уран бүтээлчд оролцож байгаа юм. Тэгсэн чинь би зулаа утгаар энэ уран бүтээлчдийн талаар нэг нэвтрүүлэг тусдаа бэлдэж хүргэсэн. Florida гэдэг нэг рэпер байдаг шүү дээ, тий. Эн чинь рэпер гэхээсээ илүү тэр сайн үлсийн хаянд оролцдог нь илүү их жин дардаг энэ үнийг тодорхойлт юм гинэ. Ийм рэпер инфлюенс юм тий. Ийм рэпер өмнө харж яснаа. Харин амьдралын боломжгүй хүүхдүүдэд очиж тусалдаг. За тэд нар зориулсан спортын одоо лиг энтер ажиллаулдаг. Тэнцээ 10,000 хүүхд ирж хичээлдэг энтер ч гэдэг юм уу. Энд чинь жинхэнэ тэр хүмүүс нөлөөлж байгаа тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнгүүд би Флорида гэдэг хүнийг нэг тоодгүй байсан чи тэр түүхийн сонсонготой чи ямар гоё юм бэ? Би очиж үзхийн сайн болж байгаа байхгүй. Би тэр хүнийг сонсох сонирхолтой биш. Энэ хүнийг хүндэтгсэндээ тэгмээр санагдчих байгаа байхгүй. Тэгээ бусад хүмүүсийг харсан ч гэсэн дандаа хөдөлмөрч, дандаа тийм нэг гоё юмнууд хийдэг ийм уран бүтээлчд байгаад бас их баярлаад байгаа. Тэгээ 6 хүн байгаа. Дээрээс нь бас нэг нууц ноёнтон байгаа юм билээ. За хатагтай ч юм уу. Тэрийг зарлахгүй байгаа. Тэнцэн очиж сюрприз болгох зарлах юм билээ. За энэ хамт олон маань энэ одоо фестивал руу аялал зохион байгуулж байгаа. За энэ нислэгийн хоёр талын одоо тийцтэй. За ая тухтай зочд буудал мэдээж байрлан. За мэдээж тоглолтын тасалбар нь бол бэлэн байж байгаа. Энэ бүгдийг шийдээд худалдаад авсан юм бэл.
Тэр зарим тэгдэг шүү дээ. За очиод сайн тоглолт үзье гэж очиод билет байдгүй, буудалж байдгүй одоо яах вэ? Тэнчнээс очиод дамаар худалдаж авах гэдэг оролддог тий. Тийм асуудал Гол үүсэхгүй. үзэж байгаа юмдаа л анхаар бус тэмдэлтийн анхаар тий. Гол юмдаа гоё фокуслаад. Гоё юм байна тий. Оддын цуглаан дотор од мөндрийнхэнтэй. Бид нэр явахгүй шүү дээ. Гэвэл За тэгээд 15-наас 19-ний хооронд гэсэн баха. Энд 4 хоног Казахстан тэр Алматын энэ ч айгуу гоё болсон байгаа. Тэг тоглолтоо үзчихээ дараа нь аялаад бас шопинг хийх юм боломжтой байгаа шүү. За дугаар албадах дугаар нь бит хоёрын дээр гарч байгаа бах. 72 12 44 22 72 12 99 22 80 тэгтэг 86 66. За баярлалаа. За тэгэхээр энэ нэгдэгтэн сая нөгөө төгс нөхцөл альва төгссөд авч яах вэ? Ер нь нөхцөл хүлээгээд альва акшнаа зогсож байгаа бол энэ буруушуул гэх гэж байгаа. Тийм нөхцөлийг хангаж өгдөггүй байх нэ. Хүүхд тахт нь хангаж өгөөгүй тэр нь бэс тус болжээ. Энийг болохоор юу гэдэг юм бэ нөгөө тодорхойгүй яг юу болох нь бүрэн ойлгомжгүй нөхцлөөс айх гэж ярьд юм байна л да. Яг одоо нөхцөл шаардаад байгаа хүмүүсийн цаана тархинд юу болоод байна гэхээр гэдэг тийм яг барьцгүй. Одоо учиргүй нэг бодтой юмас агаад байгаа чинь биш юм байна. Зүгээр харин тодорхойгүй зүйлээс хүмүүс нэг айдаг штэ тийм ээ. За яршиг даа гэ итгэлгүй те. Ийм байдал хамгаалж идэм байна. Тийм учраас акш хийдэггүй гэсэн үг. Айцсаасаа болоод. Гэтэл тэр ферм дээр ганцаараа байж хат нэг салхи шуураад нэг сенс нь унчлаа. Одоо яах вүлээ гэж айд суух боломжгүй байгаа зү. Босоод худлаа унчихсан нэг юм хийхээс байгаа байхгүй. Тэр нь зүв буруу гэхээс л хийх нь айгуу нэн чухал. Яг тийм байна. Тэгэхээр энийг энэ одоо менталити яасан бэ гэхлээр ирээдүгөө хит төсөөлж ивэл сайн вангаж ивэл сайн л да. Гэхдээ тэгж вангадахгүйс суухын оронд хөдлөөд гэхдээ зүг чиг нь зүг гарцсан. Яг цэг нь тодорхой биш гэсэн зүг чиг нь зүг гарчаад тэгээ тэрнийхээ төлөө харин оролдлого өдөр болгон хийгээд байвал тоби өрсөөр байгаа том байшин боллоо гэдэг шиг л явах тухай энд яриад байгаа. Тэгээ энэний яг том жишээ нь тэгвэл боддоор тэгээд онл ярих нь яг юу болсон гэхээр нөгөө Amazon чинь бүүссэн шүү гэдгийг хэлэх гэж байгаа. За хоёрдугаарт нь за ингээд нэг юм салхин термээр ч юм уу синс хашаал ярьлаа хоёлаа. Гэхдээ энд infrastructure thinking гэж байгаа байхгүй. Тэр хашаа ч юм уу энэ синс ч юм уу хоёлынгийн ярьсан жишээ болгон юуны нэг пазлын эд исэн юм бэ гэдгээ чинь мэдчих шийхээс зүгээр синс Безос барьсан гэд одоо хоёулаа энэ сенс барьлаа гэдэг нь учир холбогдлого үстэй тий. Тэгэхээр харин тэр барьж байгаа зүйл, хийж байгаа зүйл, бодож олж байгаа, бүтээж байгаа зүйл чинь ямар системийн эд хийсэн юм бэ гэдгийг харах хэрэгтэй болно шүү. Тэгэхээр ямар гэдгийг чинь харахын тулд хоёулаа нөгөө системийн дагуу харах, томоор нь зургаар нь харж иж энэ чинь ийм том машиных нь энэ эд арааны юм байна шүү гэдгийг харж ижил тэрийг үнцэнтэй гэдгийг мэдэрнэ үстэй тий. Тэгэхээр энэ infrastructure thinking буюу энэ системээр нь бүтцээр нь томоор нь хаддаг энэ зүйл тэндээс үсчээ. Жишээ нь нөгөө усны систем, цахилгаан, саяны салхин тэрэм, хашаа эднээс хоорондоо бүгд уялдаад тахгүй. Тийм ээ. Усны нэг араа хийлээ яах гэж тэнд малдаа хол тээвэрлүүлэх гэж. Эсвэл усны тэрэм хэрэглээ энд генератораар тог нь гаргах гэж. Салхин тэрэм ялгаагүй. Цахилгаан энд нэг утас татлаа яах гэж байгаа. Тэнд байгаа цахилгааны ийш нь холбох гэж байгаа. Ингээд хоёр зүйлсийн уялдаа холбоог маш сайн ойлгож байна гэсэн үг байхгүй. Тийм ээ. За энийг болохоор эндээс юу тэгвэл яг Безос өөрөө хэлсэн үг. Хүмүүсийн хардаггүй систем ард чинь тэр хүмүүсийн харж байгаа зүйлийг хөдөлгдөг гэж үг хэлсэн байгаа байхгүй. Тийм байгаа. Одоо нөгөө утсан гүгэлтэй шийж үжиг мүжиг бүгдийг харъя л да. Хүмүүсийн хардаггүй дараагийн алба гэж зөндөө юм байгаа. Гэтэ бидэнд харагдаж байгаа нааталын жүжиг шүү. Энийг жүжигийг хийхин тулд асар их хүмүүсийн хөдөлмөр, асар их цаг маг зарцсан тийм үү? Нэг цагийн кино үзэхийн тулд хэдэн сарын бэлтгэл ажил, зураг авалт гэдэг шиг. Тэр арт талын систем энэ хөдөлмөр байдаг шүү гэдгийг л Безос уг нь хэлэх гээд байгаа. Манай хүн нэг нөгөө pop биш л дээ бас харьцангуй бусдыгаа бодвол. Од мөндрийн хамгийн чухал юм чи манай гомбоо шүү дээ. Тэгэхэд гомбоо нэг ч удаа дэлгэх зэрэг гараагүй л. Гараагүй тий. Хэрэг гомбоо энд одоо ирээг бол хоёулын нэвтрүүлэг явахгүй байхгүй тийм ээ. Гэх мэт юм. Тэгэхээр энэ нөгөө систем гэдэг нь арт талд нь хөдлөгдөг тэр хүчин зүйлийг үнэлж сурах хэрэгтэй шүү гэж. Тэр нь Amazon-ы одоо арт тал байсан шүү. Amazon
вебсайт биш шүү. Цахим худалдаа ерөөсөө биш шүү гэж те. Харин тэр том хөдөлж байгаа системийн нэг хүнд харагдсан цэг нь л тэр point нь. Тэр хүмүүс аль цэгийг харснаас шалтгаалаад цахим худалдаа гэд нэрлэнэ үү, номын худалдаа гэд нэрлэнэ үү, вебсайт гэд нэрлэнэ үү те. Тийм л юм болж байгаа маа. Тэгээ саяны нэг базаад хэлэхэд Amazon бол вебсайт гэхээс үлдэгээр агуулга, supply chain, сервер, логистик те. Одоо энэ саяны cloud инфраструктурын одоо цөм те. Энэний фронт энд нь вебсайт. Гэтэл бэк энд чинь асар том зүйлийг агуулж байгаа маа. Тэгэхээр энэ бэк энд буюу систем хардаг хүн болсон нь ийм юм байна. Дараагийнх нь үрлэгэн биш нөөцөө маш тооцоотой ашиглах бизнесмений одоо үр хөврөл энд тавигдж байгаа. Одоо саяны яг жишээнгүүдээс харахад дахиж ярьж байгаа юм шиг боруулж байгаа зү. Тухайн үед байгаа зүйлээсээ л ашиглана. Тийм байгааз. Тий. Тэр нь болохоор бүр ингээд өөрсдийнх нь домог байдаг. Одоо юун дээр ч явж байгаа да нэт дээр. Безос залуу өдөр жоохон жүүнер хүүхэд байхдаа ширээ хийя гэхэд ширээ худалдаж авах тухай биш. Агуулхад нодлонгийн хаягдсан хаалга байгаа штэ гэдэг тийм домог байт юм байна. Тэ? Тий. Тэгэхээр эн чинь нөгөө тухайн үед нэг хаалгыг ингэ тавиад дөрөн хүл зоох ширээ мөн ашиглалтыг хангаж гин. Тэгээ одооны бизнес дээр наваад ирэнгүүт чи зарлаа хэмжиж байгаа байхгүй да. Зүгээр л. Тэгэхээр тухайн үеийн би хин Безос бол тэгж сэтгээгүү. Зарлаа хэмнэхийн тулд хаалгаар ширээ ирэх гээгүй байхгүй юу? Угаасаа хаалга авах за мөнгө нь байсан ч мөнгө ч юм уу хугацаа нь хэцүү байхгүй юу? Тэр хөдөөч нь тийм ээ. Тэгэхээр хурдхан хаалгатай болох нь чухал учраас шийдлийг маш сайн олж байгаа. Тэгэхээр энэ саяны инженерийн сэтгэлгээ дээр нэмэх нь инженерийн сэтгэлгээ нь өөрөө зарлаа хэмнээд байгаа болохоос биш зарлаа хэмнэе гэж инженерийн сэтгэлгээ суугаагүй. Тэгэхээр цаг хугацааны хоёулангийн дараалалаа тийм байгаас энд үрчин алим ургуулах гэж үр тариад байна уу? Эсвэл үр тайрсных нь үр чим нь алим уу гэдэг чинь харахад нэг гэхдээ тайлбар нондоо болчиход байгааз. Side effectтэй тийм. Тийм side effectтэй байхгүй. Альва зүйлийн үр нь хойно гараад байгаа л гэдгийг хэлэх гээд байгаа тийм ээ. Ингээд фермер заавал Jeff Bezos төр биш. Одоо ингээ манай малчид ч байна. Тэ одоо бидний амьдралд ойрхон байна шүү дээ. Уг нь бол альва зүйлийг хайдаггүй. Хизээ нэгэн цаг тэрэг болно гэж тавьчихдаг тийм ээ. Яг тэгдэг. Тэгээд тэрийг нэр нь хизээ нэгэн цагт нэг хадаас илүү хадгалсан байгаа тэрэг болдгоо л байхгүй да тийм ээ. Яг хайчих гэхээр хайж өгдөг байхгүй юу? Тий. Тэгээд тэр нь яг дараа нь хэрэг болчдөг байхгүй. Болчдөг. Эсвэл нэг өдөр цагаансараар хайдсан чинь тэрийг хайдсан штэ өстой балаа ингэж ярддаг ийм тохиолдол хүмүүс байдаг. Хотынхан бидэнд энэ багасаад байгаа. Эсрэгээр хэв шинжээсээ шалтгаалаа бас буруу гээгүй. Эртхэн хайж явахгүй бол бас болохгүй. Дэмийн цуглаад агуулга сав тог мөнгө дулаан гэд өөр биднээс нөхцөл амьдарч байгаа. Гэтэл фермерийн нөхцөл бол техник хэрэгтэй. Агуулгатай аваачаад хайжээ. Тэ? Одоо яад юм бол нэг хэсэг дэгдэг гэсэн штэ. Жарис унах айгу сайн яасан гэсэн чинь юм салаа унахлаар хөдөөний аль ч айлд байж идгийн сэлбэгнэ гэдэг те. Тэр яг гэдэгтэй адилхан. Тэгэхээр энэ юм хайдгүй үрлэгэн биш. Ийм байдал чинь ирээдүйн нөгөө бизнесийн зардлыг хэмнэхэд зүгээр л зардал хэмнэх гэж тайлангаа ухаж зарлаа санхүүгийн тооцоо хийхээс илүүтэйгээр угаасаа байж байгаа юм тийм байхгүй. Өдөр болгон зардлаа би өөрөө зүгээр л ямар зовхгүй хэмнээд байгаа байхгүй. Үйлдэл нь тийм болцсон гэсэн үг та тийм ээ. За дараагийн юу болохоор ингэж байгаа. Constraint гэдэг нөгөө хязгаарлалт. Альва нэг зүйл дээр ингээд юм ингээд дардан биш амьдрал те. Нэг зүйл айгүй гоё явж байгаа нэг газар зогсно. Тийм ээ. Энэ зогсно нь дараагийн нөгөө creativity буюу одоо бүтээлч байдлын эхлэл болчихж байгаа. Одоо чи ингээд зүгээр л яваад бүтчихвэл нэг ажил ингээд зүгээр л яваад бүтчихвэл чи шинэ юм бодож олох шаардлага болчихж байгаа юм тест. Гэтэл энэ нэг ийм саад тотгор асуудал чинь тэрийг шийдэх гээд жоохон бодож байгаа чинь л ерөөсөө хүнд айгүй хэрэгтэй зүйл юм байна л да. Шийдлээ олсон олоогүй тэр олсон шийдэл зүв бурууг гэхээс үгээр хамгийн сайн үр дүн нь юу гэвэл чи шийдэл олох гэж толгоогоо ажилуулж байгаа чинь л өөрөө сайн юм байна. Энэ процесс 6-7 наснд нь тогтоод өдөр болгон тогтоод энэ яана тэр яана гэж өдөр болгон шинэ асуудалтай тулгараад байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм ээ. Тэр шийдлээ олох гэж бүр багасаа л бодоод байна шүү дээ. Тийм. Хотод бол тийм харьцангуй бага байт юм л да. Бороорлоо ээж нь шүхрээ аваарай. Шүхэр байхгүй юу? Доотлын GS-с авч. Тийм асуудал шийдэгчээд байгаа байхгүй юу? Гэтэл орон нутагт юм уу яг энэ төр
Техасын цөлд энэ ч асуудалтай байхгүй юу? Шүхэр авъя гэж захиалга өгч болохгүй. 60 донд тий. Яах вэ гэвэл тэгвэл бороонд яаж норохгүйгээр гарах вэ гэдэг өөр юм тэр хүн бодож эхэлчихэж байгаа байхгүй. Тэр бодож байгаа нь өөрөө маш том сэтгэлгээний бүр үр дүн юм аа. Хүүхдийн хувьд бол бүр маш сайн. Тэгэхээр нөгөө энэгээр хоёлоо нэгэнт хэлж байгаа ярьж л эхэлсэн юм чинь. Ээж аавд хүүхдүүд нөгөө бити бэлэнчлүүлээд дээ. Цагаад бол гараад тэр моронд нэг өдөр даарад үзэг, нороод үзэг, хайран гоё хайрлж исэн хувцаа норгоод үзэг, бодог шунхантайгаа ойлдоод үзэг тийм ээ. Дараа нь тэр хүүхд ээжигээ хэлсэн хэлээгүй хүй би норхгүй тулд гэдэг хамгаалдаг нэг юм өөрөө бодож л олж таараа. Тэр харин юу бодох юм битээ цаагаад дээ. Тэ? Гэдэг имийг туршилтаар ээж аав нь амьд байгаа дээрээ сэрүүн байгаа дээрээ харин хажууд нь байгаа дээрээ алдахын зөвшөөрөө гэдэг байгаа нь энийг л хэлдэг. Өвөө нь яг энийг л хэлдэг байсан болж байгаа. Тэрнээс өвөө нь нөгөө хэлсэн шүү. Өвөө гэдэг нь биднээс бодож байгаа 70 80 та өвөө биш шүү. 40 50 та л өвөө байхгүй юу? Одоо бид надад миний л үеийн өвөө байхгүй юу? Тэгэхээр тэр өвөө түлээг хагалж чадахгүй, хашаагаал барьж чадахгүй байв гэжтэй. Яагаад энэ хүүхдэд хийлгээд байсан гэдэг чинь энийг хэлж байгаа. Тэгээд нөгөө өвөөгийн тус энд орлоо гэдэг нь нөлөө нь бүр юм. Тэр хүнийг бүр ингээд хүчээр зэрэг хүн шиг ингэжсэн байна шүү дээ. Хөндлөнгөө харах юм бол одоо бага насны хүүхдийн боолчлол харж магадгүй. Гэхдээ үгүй. Эцсийн үр дүн юм байна. Тийм ээ. Дараагийнх нь long term thinking буюу урт хугацаанд нөгөө алсыг харж байгаа. За одоо энэ дээр нэг юм сурчлаа шүү. Энийг ирээдүйд яаж аваачих юм гэдг нь яаж үүссэн юм бэ гэж. Тэгэхээр яг дахиад хот хөтөөгийн ялгаа гарч байгаа. Нөгөө хотын бид чинь ритм айгу хурдтай юм байна л да. Тэгээ өнөөдөр би хийхгүй байлаа чи хийчихнэ. За. Тэ. Тэгэл хоцрол маргааш өөр асуулга хатарна. Гэтэл хөдөө ганцаараа байгаа хүүхдэд өнөөдөр чи хийхгүй л өөр хин ч хийхгүй. Тэ. Хин нэг найдахгүй байхгүй. Тэгэхээр амьдралын энэ химнэл ритм нь өөр. Дээр нь өнөөдрийн чиний хийж байгаа юм чи амарлаа гэхэд яг тэр байрандаа зогсно. Тийм багаз. Чи маргааш үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй ч юмд тийм нөхцөлийг үргэлжлүүлж байгаа. Тийм багаз. Тэгэхээр тэр хөдөө фермдэр ганцаар өссөн гэдэг нь энийг хэлээд байгаа. Ганцаар өсөөгөл дэ өвөө нь тэндээс тачварлаад байгаа. Гэхдээ өвөө нь туслахгүй байгаа. За тэгэхээр яах вэ гэхээр өнөөдөр одоо хотынхны юм уу залуучуудын шантардаг зүйл өнөөдөр нэг юм хийгээд орлоо тэр нь бүтлэхгүй болонгот гэж болдог бол тэр нөгөө 9 настай хүүхдийг хараарай. Өнөөдөр боллоо маргааш чи шантрах юм бол чи хил зовх байхгүй юу? Хийхээс ураг байхгүй. Гэхдээ энд ямар юу ментал үүсэж байгаа вэ гэвэл нэг жишээлбэл нэг сенс хийх гэж байна. Өнөөдөр сенсэж амжихгүй. Нийт хугацаа 10 хоног. Өнөөдөр шонгийн босхыг газрын ухыг гэдэг ингээ бөө юм болно. Гэхдээ сенс босгож байгаа гэдэг 10 хоногийн дараахаагаа би харж байгаа. Зорилгоо мэдчихэж байгаа. Тэгээд сенс босхын тулд яах вэ гэдэг төсөөлчихөж байгаа. Тэгээд өнөөдөр хийж байгаа ажил нь зөвхөн л тэр фундамент тэр мөн шонгийн модныхоо ёроолыг ухаж байгаа байхгүй. Гэхдээ ёроолыг ухаж байгаа агшинд нь гатлаад харах юм бол тэр хүн сенс хийх гэж байгаа хинч таахгүй. Тэгээд сенс хийснийхэн дараа харах юм бол одоо бид эдийн нөгөө нэвтрүүлгийнхэнд ярьсан энэ сенс болно гэдэг яаж мэдэж байна энэ ванга юм биш үү гэдэг асуултанд ороод байгаа байхгүй. Тэгээ чи яа сенс хийх гэжсэн яаж мэдсэн ингээ өөрөөс нь асуугаад. Үгүй чинь сенс хийх гэж хийсэн юм чинь тэр эхний өдрөө эхний 10 жилийнхаа 20 жилийнхаа эхний жилд нь нөх ухчихсан чи яад ирээдүйд сенс болно хийх ёстой гэж алсыг харж байгаа гэж биднээс бодоод байгаа нь ийм алдаатай юмыг өнөөдөр нөгөө тайлаад байгаа. Тэгэхээр хоёулангийн нэвтрүүлгийн сэтвтэй уялдаж байгаа нь тэр хүн алсыг ванга шиг хараад байгаа юм биш юм а. Харин ванга шиг хардаг биш, алсыг харж байгаа. Ванга шиг таагаад байгаа биш, харин эсрэгээр юу яагаад байгаа юм байна. Өөрийнхөө зорилго энэ нь ийм зүйтэй гэдгийг системээр нь харчаад энэ сенс дутагдж байгаа гэдгийг системийн үүднээс хараад одооноос ажиллаа эхэлж л байгаа юм байна. Эхэлсэнд хүн юм байна. Тийм байна. Гэж л тайлан гарч ирж байгаа. За тэгээд мэдээж нөгөө эндээс юу гарч ирнэ вэ? Аливаа зүйлийн чинь үр дүн өнөөдөр шууд гарахгүй. Өнөөдөр ямар ч гоё жимс, ямар ч үнэтэй жимсний үрийг тарчаад оройн тэр жимсээ эдэнгээ хүлээх юм бол худлаа. Тийм биз? Тодорхой хугацааны дараа тэрний чи үр жимс, чиний үр ашиг, тэр ном уншсан, тэр сурсан, сургуульд сурсан, тэр хичээсэн, оролцсон зүйлийн чи үр дүн тодорхой хугацааны дараа гардаг юм шүү. Бити яг өнөөдөр ашиг олох гэдэг нь нэвтрүүлгэнд гарсан нөгөө үгэл аягүй тэнэг үгэлбэр шиг байсныг одоо зөв гэж тайлбарлая. Өнөөдрийн ашиг биш ирээдүйн амжилт гэдэг байгаа чинь нэг тийм лоозон биш юм шүү гэдгийг тайлбарлах гэж байгаа.
За л ивент итгэгчтэй гэдэг нь л. За тийм. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байгаа. За MMS маань од мөндөр сувгтай. Сая манай 2 жилийн болсон шүү дээ, тийм. Од мөндөр сувгтай MMS компани яг бүр баг үүссэн цагаас нь байгуулагдсан цагаас нь эхлээд хамтарч ажиллаж байгаа юм. Одоо бид нартай хамт хамгийн удаан хамтарч ажиллаж байгаа компани бол манай MMS. Тэгээ MMS-ийг хойлоо дандаа л магтаж ярьдаг шүү дээ, тийм. Яг ингээд гоё чиглэлд явдаг, их дэлхийгээ ингээд хөгжүүлэхэд бидний түүчилэгч. Тийм хамгаалахад ингээд үйл ажиллагаа чиглүүлдэг гээд тэгвэл эднийх юм бас шинжлэх ухаан танин мэдгүүд бас их хөрөнгө оруулалт хийдэг юм билээ. Тэгэд ер нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд одоо шинжлэх ухаан танин мэдгүүг магтаж байгаа, магтандуулж байгаа. Тэдгээр хүмүүст аль болох туслахыг боддог. Тэдний ингэж одоо ивент итгэхийг боддог. Ийм бас одоо юутай компани юм байна. Философитай гэх юм. Тэгэхээр одоо энэ компаниг бүр магтаад одоо барахаа болчиход байна л та. Чи нарны одоо зай хураагарыг авчирч байна. Дэлхийгээ хайрлаж байна. За дээрээс нь шинжлэх ухаан танин мэдгүүг магтаж байна. За тэгээд тэр нэг байшин барьсан шүү дээ. Green building гэдэг. Тэр чинь green building-гээ барихын оронд тэр газараа хотхон барьсан бол бид нэр илүү ашигтай байх байсан гэж байгаа юм. Тийм их хөрөнгө оруулалт оруулаад тийм байшин бариад тэгээд биднэрт ингээд түүчээлээд харуулад байгаа байхгүй. Ингиж ажиллая бүгдээрээ. Тэгжээ чинь дэлхийгээ хайрлах юм байна. Энэ чинь дэлхий чинь энэ чиглэл рүүгээ явж байгаа юм байна. Бид нар ямар ч сан бариад ингээд бариад харуулчлаа. Бид нар түүчээлж байна гэдээ бас ингээд харуулад байгаа байхгүй. Энэ бүх үйл ажиллагааг ингээд хараалахаар бүр ингээд Монголд маань ядаж нэг юм компани байгаад нь бүр бас ингээд баярлмаар санагдаад идэг. Тийм одоо Jeff Bezos гэж жишээ авсандаа би ч бараг буруутсан ч юм байл гэж бодож л та. Одоо саяны MMS-ийг бодчих л да. Одоо энэ хүмүүсийг яг энэ цагт катлаад харах юм бол үгүй одоо тэр хотхон барих юм дээрээ ийм жижиг юм барьцдаг тий. Буршууган шиг урьдчилан захиалга аваад том хотхон бариа зараад явчих болдож өнөөдөр ашиг хийж болж штэ гэж ярих гэдэг байхгүй. Гэтэл яг Bezos шиг харин ирээдүйд тэргүй энэ сэргээгт гэрчм үүч дээр нь одоо юу ч болоо байлаа дайм байлдаан тий гоб хэлэдэг. Өөрөөрөө би даасан ийм систем бий болгох чинь ерөөсөө дэлхийн тренд юм биш шүү дээ. Бүр хитэн сайжлаар харах юм бол дэлхийн өөрөө яах вэ гэдээ хоёлаа ярьдаг сэдв байгаа. Энд чинь дэлхийн тренд нөгөө түрүүний хоёлын ярьжсэн энэ ферм дотор салхин сэнс хэрэгтэй юм биш үү гэдэг шиг ийм хэрэгтэй байгааг нь харцаар байгаад одооноос бюлд хийгээ явж байгаа. Яг тий. Тэр системийн эхний баримлыг нь угсраа явж байгаа. Хөшөөний ёроолоо тавьж байгаа тийм ээ суурай тавьж байгаа. Энийг дараа нь өнөөдөр тэр хүнийг ашиг олохгүй байна гэж ярьж богодгоо. Хэдэн жилийн дараа яг энэ тренд нь муу тайминг нь ирэхэд энэ хүнийг чи юу нь яаж 20 жилийн өмнө 10 жилийн өмнө 5 жилийн өмнө энийг мэдээд наад байшингаа бариа сууж ирсэн. Чи чинь ванга юм уу гэж яг л ийм тохиолдол байхгүй тийм ээ. Тэгээ хоёлаа энэтэй ойролцоо зүйл ярьж байна. Тэгээд бидний сэдвийг яг энэ сэдвтэй их ойролцоо ивент итгэгчтэй байгаа да тулийн баяртай байдаг. MMS-ийнхэнтэй баярлалаа. За баярлалаа. За. Тэгэхээр яг би хэлэх гээд энэ дээр өгүүлбэр хэлсэн байсан. Өнөөдрийн хөдөлмөр маргаашийн үр дүнг бий болгож идэг гэж. Яг л саяны жишээ байгаа. Одоо Jeff Bezos дээр авсан ч адилхан байна. MMS дээр авсан ч адилхан байна. Тэгэхээр Amazon болвол 20 жил ашиг бага байсан ч тухайн үед биднээсийн нүдээр харахтаа шийж үжиг тайзны нүдээр харах юм бол ашиг бага юм шиг харагдаад байсан. Гэхдээ ард талд нь тэр инфраструктур буюу ирээдүйн том ашигын машин угсрагдж бюлд хийгдэж ижээл гэж хэлэх гээд байна. За тэгэхээр эндээс Bezos болвол immediate нөгөө reward биш. Одоо тухайн үеийн нэг юм хийчихэл би чадсан гэдэг орилдог нь биш. Ирээдүйд орилсон орлоогүй хүмүүс хараад үнэлэх ийм зүйлийн төлөө дугаал уртлаа хийжсэн л гэсэн утгатай тийм ээ. За тав дахь нь инженерингийн одоо ингээд сайн нэг ийм паслууд явж хагаад ингээд инженерингийн менталити гэдэг юм үсэж байгаа нь юундээс үсгүүл базаад хэлэхэд энэ ферм дээр альва зүйлийн энэ романтик байдал байдаггүй юм байна. За одоо хиндэ гайх болох юм. Тэ. Би одоо хашаа барьсан штэ гэдэг одоо яг нөгөө цаг хугацаа орон зай байхгүй нөө интернет видео кол мол гарцсан учраас хүй хайгаа постолж болох байх. Тухайн үед ер нь хиндэ гайх болох юм. Тэгээ гайхга дараа жилд нэг хүн ирэх гэсгсээр хөтлөн хашаа нь хуучир чинь тийм ээ. Энэ ерөөсө тухайн үеийн тэр нэг юм эмоц авах гэж байх ямар ч шаардлагагүй гэдэг менталити ягаад Bezos бусчиг pop биш гэдэг нь эндээс үсэж байгаа. Тийм ээ. Тийм багс тий. Гэхдээ энэ юмал хийж байгаа болохоос тэр одоо би нэг юм хийлээ тэр нь миний малд хэрэгтэй болохоос энэ кодд гайх болж яах юм. Энэ код тэрийг гайхаал учиргүй бишрэхгүй ягаад бол энэ кодын малд ямар ч хамаагүй юм чинь. Ер нь гайхуулах ямар шаардлагагүй гэдэг нөхцөл юм болжээ. Тэгэхээр эмоц биш орлогол чухал. Тэр хүний юунд болох одоо өөрснөргөө жишээ аваад үзээрэй. Бид хэд ч гэсэн нөгөө талтай байгаа шүү.
одоо хийж байгаа юмаа бүтчихээр нь яаж гой кайф авахаа бодоод байгаа шүү дээ заримдаа те. Би бол тэгдэг одоо хүмүүсийг яахад би ч бас тэгдэг. Тийм бүтсэн хоноо яаж гой кайф авах вэ гэдгээ бодож эхэлдэг. А гэтээ бүтээхтэй нөгөө бүтээх цаг хугацаа нэг 100 гэх юм бол 10% нь ч болохгүй тийм болоод байгаа байхгүй. Уг нь 100% зарцуулчвал орлого чинь 10-аар л илүү өсөх байхгүй тийм ээ. Тэгэхээр энэ decision making-д саяны энэ зүйл маш хүчтэй нөлөөлдөг байх, зөв нөлөөлдөг байх наа хүчтэй гэд адилхан хүчтэй нөлөөлж байгаа. Саяны энэ зүйлийг саяны тэр эмоц орж ирэхээр decision making буюу нөгөө шийдвэр гаргах юм чинь одоо өөр тийш ингэ татчих гэдэг юм л да. Одоо над тайд маань нийтээр зөндөө харж байгаа. Зөв юм ярих гэж байгаа. Гэхдээ попрох гэж байгаад бүр тэрээс халиа явчихдаг гэсэн цөмөрчдөг те. Тэр чинь буруу decision руу авчиж байгаа байхгүй. А гэтэл саяны эмоцыг бүр ингээд 0 гэ хасч идеалаар хасчих юм бол буруу зүйл гаргахгүй байхгүй. Хүн яа намайг юу гэж сонсож байгаа бол гэж бодохгүйгээр яг гол юм ярих. Ярьж байгаа зү те зөв. Сүртэй ярьж албагүй болчихж байгаа байхгүй. За тэгвэл яг эн чинь тэр Amazon дотор бидний хардаггүй тэр хэмжүүрүүд юу яваад яагаад хурдан яаж хүрээд байгаа гэдэг хэмжүүрүүдийг нэг гайхуулаад манайх ийм дэд бүтцтэй логистиктэй гэж гайхуулахгүй байна. Тэр процессууд огт гайхуулахгүй. Энэ систем яаж ажилладгийг магтаад ах ямар ч шаардлагагүй байхгүй. Тэ? Тэгэхээр биднээс харагдахгүй байгаамаа. Тэ? Жүжигийн арт талд хэм яаж зовсноо харагдахгүй. Багаас нэг дөөр үзлээ гэдгийг зовлонгоо яриад ах шаардлагач байхгүй. Тэр дөөрийг бэлтгэхийн тулд. Тэгэхээр энэ дээр бол юу гэсэн үг вэ? Тэр ирээдүйн бизнесмен буюу тэр алдартай бизнесмен амжилт буюу тэр алимын үүрэн тэр инженерингийн системийн инженерингийн ухаанаар тэр айл хүүхэд багт 5 6 наснаас нь тавигдчихжээ гэж хэлэх гээд байна. А тэрний үр жимс нь л одоо банк гэж гарсныг нь биднээс яаж Безос шиг болох вэ гэд Безосын нөгөө Wall Street-ийн хувьцааны хань шарж байгаа зургийг тавиад байгаа байхгүй тий. Тэр чинь сүүлд гарч байгаа зүйл шүү тий. Гэх гээд байна. За тэгэхээр асуудлыг системээр шийдэх байгаа нөхцөлдөө дасан зохицох буюу нөхцөл байдалд гомдлоод суухгүйгээр шийдлийг тэр дороо олох ухаан тэгээд нэгэнт аль болох нэг бодоод нэг үйлдэл хийсэн бол тэрнийхээ хойно хариуцлагатай гарч чаддаг нэг гараас юм гарч чаддаг тэрнийхээ төлөө одоо юу гэдгийг цаг нар 8 цаг ажиллаад болчих гэхгүйгээр шөндөөч болтгоо тэр сансаа босох ёстой шүү дээ. Тэр хүчтэлмөр орлого гэдэг бол ямар үр дүнд хүрэгдэг урт хугацаанд ямар гой шагнал ирдэг юм бэ чамд тийм ээ. Өнөөдөр инкэслүүдийг ирээдүйн тэр reward яаж ирдэг юм. Тэр болгоны чинь хүн нөгөө далд хийгдэж байгаа зүйлээ чинь хардаггүй учраас тэр чинь магтах албагүй. Нэгэнт магтах албагүй бол чи магтуулах гэж бас хичээх хэрэггүй гэдэг ийм багц юм гарч ирж байгаа тийм ээ. Тийм байна. За ингээд нөгөө хүүхд байхдаа юм болсон. За тэгвэл одоо тэгээд тэр инженер хайцсан гэдгийг газ дүгнээд хэлчихье. Өнөр цаг дууссан байна шүү дээ. За маш амжилттай явсан. Ийм инженер сургууль сургаад төгсөөд коллежоо төгсгөлөөр 22 настайдаа анх коллеж төгсөөд тэгээд финтекийн коммуникацийн стартап болох Fitel гэж компанид ажилласан. Дараа нь олон улсын худалдааны сүлжээ байгуулах үүрэг хүлээж ирсэн. Хариуцлагатай таск авсан. Ингээд тэрнийхээ таск аваад бизнес хөгжлийн хилцээний дарга болсон. Бизнес хөгжлийн хилцээ гэхэлэр чи яалтчгүй зах зээлээ харж эхэлнэ. Тэ. Тэгээд тэр зах зээлтэйгээ яаж engagement үүсгэх буюу тэр үйлчлэгээний харилцагчийн үйлчлэгээний захирлаар нь ажиллаж эхэлсэн. За ингээд нөгөө энэ инженер зах зээлтэйгээ хамарчлаа. Бизнесийг томоор нь хараад бод байдалтай үзчихлээ, тийм ээ. Тэг ингээд дараад нь болохоор 2 3 жил тэр банк траст гэдэг бүтээгдэхүүн дээр ажилласан буюу банкнд ажиллаж эхэлсэн. Мөнгөний менежмент рүү санхүүгийн менежментийг ойлгож эхэлсэн. Ингэж явж байгаад 94 онд DE Shaw and Co гэж компани ажиллаж байгаад интернетийн өсөлт 2300 хувиар интернетийн урсгал трафик өсөж байгааг харсан байхгүй. За энэ бол тэр хүнд нөгөө сэтлийг өгсөн гэсэн үг. Богоо ирээ зогсчлаа гэсэн үг. Яг таймд таарад. Энийг мань хүн шууд юу гэж асуусан гэвэл эн чинь ирээдүйн тренд биш үү? Ийм амар өсөж байхад чинь. Энийг л бариад авъя гэд ажилласаа гараад одоо нөгөө гаражтай их нартайгаа юу хийсэн? Компани байгуулсан. За хурдан ярив. Анхны Amazon-ы нэр нь Kadabra гэдэг нэртэй байсан. Kadabra. Avada Kedavra юм. Яа тийм яг тэр Kadabra. Тэгэд түүхэндээ гоё байгаа. Википедиад орж байгаа. Их нартайгаа хамт сууж хагаад бизнесийн ирээдүйн бизнес төлөвлөгөөгөө бичсэн гэж байгаа. Тэгэхээр өөрөө сүлд нь юу гэж хэлсэн гэж. Энэ миний бизнес төлөвлөгөө байгаагүй маа. Битүүрийн баруун эргээс зүүн эрг хүртэл их нартайгаа залуу насандаа 20 аваар аялье гэсэн төлөвлөгөө байсан.
Тэгээ ингэж явна гэдэг аялын төлөвөө гаргаж харсан чинь би ийм ажлыг хийчихвэл тэнд тимтэй болох наа гэдэг бизнесийн төлөвөө болгоцсон юм а гэж байгаа. Тэгээ тэр нь яаж явсан гэсэн чинь гол мол дагаж явсан байгаа. Тэгээ голын зураг ингээ харсан чинь гол чинь нэг шууд ингэ урсахгүй шүү дээ ингэн. Тэр нь бизнес дээр харахлаарэ. Бизнесийн унал төсөлт яадгийн те энэ таск биелжи тэрлүүл очихоос ороо waахгүй. Энэ уулыг тойрж ижил тэнд гол урсна гэдгийг систем явд нөгөө угаас чаддаг тарих чинь харчиж байгаа байхгүй. За энийг нөгөө бид тэдийн киноны өмнө яриад байгаа. Гэхдээ нэг нэвтрүүлгийн өмнө яриад байгаа. Юу яаж байгаа. Алсыг хараад байгаа чинь энийг л зураглалтаа хараад байгаа болохоос хий мөрөөдөд байгаа таагаад байгаа зүйл биш шүү гэдгийг нэглэж чинь. За Amazon нэр яагаад үссэн гэхээр хамгийн том гэд гоё найдвартай явсан гол бол Amazon нэрээр авсан. Дээр нь олон тийм гоё гол байгаа. Яагаад Amazon-ыг сонгосон гэхээр тухайн үе интернет хайлт хийхлээр тухайн үеийн нөгөө модель нь нөгөө цагаан толгой үсгээр аагаал хамгийн түрүү гаргаж ирсэн юм л да. Тэгэхээр өөрийнх нь компани нийтийн хайлтан дээр интернетийн хайлтан дээр хамгийн түрүүнд гарч ивэл хамгийн сайн бидтэй. Одоо бол яг мөнгө төлөө гаргадаг болцсон. Эсвэл хүмүүсийн их эрэлттэйг гаргадаг болдог. А тухайн үед тэгдэггүйсэн цагаан толгойсоор гаргадаг гэсэн. Ингээ Amazon гэдэг нэр бий болжээ. Маш чухал юм орхих гээд байна. Үргэлжлэл ярьж байгаа нэг ганц 2 минут. За цаг дууссан байгаа даа. Зүгээр юм чинь. За тэгэхээр эндээс юу яа гэхээр нөгөө номын бизнесийг ярихгүй байж болохгүй. Amazon юм чинь тийм ээ. Тэгэхээр ном яагаад ном юм? Яагаад Amazon дээр ном хэрэгтэй болсон бэ гэхээр тухайн үеийн интернетийн хурд удаан, дэд бүтэц муу тийм ээ. Энэдэр одоо хүргэлтийн систем, логистик муу ийм үед хэрэглэгчийн гар дээр чанар нь муудахгүйгээр хугацааны хувьд алдагдал нь одоо хоол хүрчлөө муудчлаа. Эсвэл одоо юу гэдгийг цахилгаан бараа шиг эвдэрчлээ гэхгүйгээр гар одоо надаар байгаа бараа хитнээ чухсаны дараа яг тэрүүгээр очдог зүйл ертөнцийн ном байт юм аа л. Тэгээд гоочлохгүй стандарт. Ном хүлээлтийг зүрдэггүй юм байна. Тийм бараа юм байна л да. Дараа нь гомдлохгүй гэсэн. Гомдлохдгүй бараа гэсэн. Одоо юу гэдгийг айгүй том бүргийн зураг гэж авсан чи юм болчихвол гомдлох гээд шүү дээ тийм. Гэтэл одоо юу гэдгийг Монте Кристо хүн үгүй тэрний ном хавцсан ямар байхаа шалтгаалаад бид нар агуулган лад ирж байгаа байхгүй. За ингээр ном байжээ. Гэхдээ энэ ном ирээдүйд цахимжих хамгийн өндөр магадaltaй зүйл байхгүй. Тийм багаз. Фонт нь ямар байхаа шалтгаалаад агуулган чухал гэж сайн ярьлаа шүү. Тийм ээ. Тэгэхээр саяны хэмжээ, дамжаа, чанар, доторх контент хизээж өөрчлөгдөхгүй. Би өнөөдөр газ хургаж өгсөн чинь нэг Монте Кристо 10 хоногийн дараа очсон чинь чанар нь муудсан Монте Кристо байж болохгүй байхгүй да тийм ээ. Тэгэхээр энэ бүр ийм гоё бүтээгдэхүүн бол номын бизнес байт юм биш шүү. Нэрэлт юм байна тийм. За дээр нь номын бизнесийг ангилахад өөрт нь агуулгахад логистик хийхэд айгүй амар юм байна. За. Сая харилцагч талаас нь ярьлаа. Яг агуулгах байгаа талаасаа Монте Кристог тэнд өрцөн байгаа шүү гэж ойлгомжтой байцтай. Яаж өрснийг би бодож модох шаардлагагүй. 10 Монте Кристо өрцөн байгааг би ямар ч тэнэг бодоод олчихно. Гэтэл тэр өрөөнд 10 шиг бүргээр тавьсан байгаа шиг үл яаж өрсөн бол няцалцсан болов яатсан бол те няцарчих юм болов конд хүрэж байгаа илүү муудах илүү ном дөр тийм байхгүй. За учиргүй шатчихгүй бол гал гарчихгүй бол өвөлж байна уу 100 ч байна уу кондишн шаарддаг. Нөхцөл шаарддаг. Хамгийн бага шаарддаг гэх юм уу да. Шаарддаггүй ч яхаа. Хамгийн бага шаарддаг. За тэгээд дээр нь нөгөө Монте Кристогийн тэр гингүүд шууд бодонгуудаа тэр уран зохиолын ном гэдэг чи ялах нь амархан байхгүй. Хоол хүнсүү электрон бараа ялахаас хэцүү. Ингээл логистикийн хувийн логик нь аюу амар болчихж байгаа. Тийм багаз. За дээр нөгөө энэ чагуулах тавилга мавилга нь эндээс ингээл логистикаас бүр аюу амархан гадарч байгаа. Дараа нь түрүүн ярьчлаа ном тээвэрлэлтийн үн цэнэ алддаггүй гэж байгаа тийм ээ. За тэгээд энэ чи юу боллоо? Ирээдүйд би салхин сенс гэдэг шиг ирээдүйд интернет худалдаа хийж байгаа шүү дээ. Одоос номоо зараад эхэлсэн шүү дээ. Дэд бүтцээр шалгаж гин, билд хийж гин. Тэгээд дараад нь нөгөө алдартай үг байгаа. Kindle гэдэг нь цахимдсан ном биш юм аа. Харин номын тавиурыг нь өөрт нь атгуулчих гэж байгаа. Тийм байгаа зү. Тэгээд одоо юу гэдгийг манай номыг л авч уншдаг нэг савтай болчихвол сайл нь одоо манай ном л үстэй. Нэгийг авцсан байхад дараагийн ном нь харин одоо физикли хүргэж өгөхгүй л явж байгаа шүү дээ. Зардалгүй болчихж байгаа. Тий. Захиалга өгöd ах шаардлагагүй. Би өөр татаж байгаа болчихж байгаа. Тэгэхээр миний энд байгаа барааны одоо хар нүхээр бол дундаа ямар ч физикл юм логистик байхгүй. Тэгэхээр миний энд байсан хар нүхний нэг цагт байсан юм чамайг конт харахад тэнд очдгоор байдаг зүйлийг Kindle гэдэг байгаа маа гэж. Тэгээс бодож байгаад хувираад
номоо Kindle-ээр зарчээ биш. Анханасаа тэрийг мэдчихсэн нөө сэнс хийгдэгтэй адилхан. Харин номынхын бизнес бол фундамент авахчихсан л гэж таарах гэдэг. За тэгэхээр энийгээр хоёлаа юугаар өгвөл бүр арай л хитрээд байна тийм ээ. Том компани байгуулга мэдчихсэн гэх юм одоо алсыг харж ирсэн. Тэр том компани тэр наадлын бүх детайлууд нь бодолтойгоор хийгдэжсэн зүйл шүү. Яг голын урсгал шиг Amazon гол шиг тийм ээ. Эндээс урсж байгаа гол тэнд хүрэхээ мэдж байгаа. Тийм ээ. Гэтэ хаагур явахаа бас мэдж байгаа. Ингээд явж байгаа хүмүүсийг алсыг харагч вижнер гэдэг байх нэ. Тэгэхээр залуучуудаа хэлэхэд мөрөөдөд үз, трай хийгээд үз, оролдоод үз. Тэднүүсийн нэг өдөр нь ус нэг удаа эргээ цоглоо буцаж ийшээ явлаа. Гэтэл тэр зэгтээ хүрдэл байхгүй. Гэтэ гол зогсдоггүй л байхгүй тийм. Мөнхийн урс гэдэг шүн урсчил байдаг. Өглөө урсчил байдаг. Учиргүй давлгаалдгүй махад маш удаанаас ч болтгоо урсчил байдаг. Тийм ээ. Тэгэхээр урсаалаа өдөр бүр бай буюу Day 1 гэдэг соёлыг Amazon компани бүх ажилчданд даах юм. Өдөр болгон анхны өдөр шиг бай. Өдөр болгон өнөөдөр дуусч байгаа юм шиг бай гэл. Энэ B1-ыг бол айгүй олноор хувиргаад ингээд идэвхжүүлдэг ийм компани соёлтой компани юм байна. За ингээд дуусгая. Өгөөж авсан байх гэж итгэж байна. Тийм. Тэгэхээр зах зээлдээ буюу тэр юу хийх гэж байгаа да итэг тийм ээ. Алсыг харж байгаа юм бол итгэж тэрнийхээ төлөө тууштай бай. Тэр чинь итгэлийг чинь боснуулах зөндөө юм гарч ирнэ. Саа дотор гарч ирнэ. Тэр болгон чи харин чиний бүтээлч байдлыг чи улам өсгөж байгаа шүү. Тэр сорилт болгон чиний дараагийн бүтээлч байдлыг чинь шалгаж байгаа шалгалт юм аа. Тэрийг даваад лээ. Тэгтэл нэг мэдгэд тэр газар очноо. Америкийн баг үгээс нөгөө газар бирэгт нь очтол таараа тэр гол те гэдгийг л өнөөдөр хэлэх гэж оролдлоо. Баярлалаа. За баярлалаа Батаха. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Казахстан руу Solana фестивалыг үзэх аялыг зохион байгуулж байгаа хамт олон ивент итгэсэн. Нэвтрүүлгийг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Од Мөндөр радиогоор хүрлээ. За Батаха дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.